Сайн байцгаана уу? Өнөөдөр надтай ярилцахаар Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн захирал Гая Тамирчин Бөмбөн уучрал өргөдөө ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Монголын хөлбөмбөгийн холбооны талаар бас сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудаас манай үзэгчдэд та мэдээлэл хүргээч. За баярлалаа. Өнөөдөр бид нар Баянгар аймгийнхаа шинэ талбай нээлтэнд хөлбөмбөгийн холбоо бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. За миний хувьд техникийн хэлтсийг ахалдаг байгаа. За манай хэлтсийн хувьд үндсэндээ бол 6 хэсгээс бүрдэж ажилладаг. За үүнд маань нийтийн хөлбөмбөг, grassroots, хүүхдийн хөлбөмбөг, тэгээд дасгалжуулагчийн боловсрол, эмэгтэй хөлбөмбөг, тэгээд футзал бол эзний хөлбөмбөг, тэгээд 6-ад нь шгшээ багийн алба гэдэг ингээд 6 хэсгээс бүрдэж ажилладаг байгаа. Тус үрдээ мэрэгчдэнгүүттэй бүгд хөлбөмбөгийн зэрэгэлттэй дасгалжуулагч, сурагч багш нар ажилладаг байгаа. За манай хэлтсийн хувьд бол дасгалжуулагчдын боловсролтой сүүлийн үед их анхаарж байна. Одоо энэ жил ихэд анх удаа Азийн хөлбөмбөгийн холбооны бие сургалтыг өөрсдөө уг нь бол урд нь гадаадаас хүн ирж заадаг гэсэн бол анх удаа өөрсдөө сурагч багш нар маань заалаа. Тэгээд grassroots сургалтууд хийж байна. Тэгээд ковидын хүнд үед байгаа ч гэсэн онлайнаар бас сургалтуудаа хийсэн. Тэгээ сая лиг маань эхэллээ. Дасгалжуулагчдынхаа боловсрол дээр бас анхаарлаа. Мөн шгшээ багийн хувьд энэ жил бас амжилт даруй жил байлаа. Жишээлбэл сая бид нар хавар дэлхийн аваргын урьдчилан шатны тоглолтуудад оролцсон. Хамгийн сүүлд маш амжилттай тоглож Киргизийн багтаа тэнцээд цааш одоо Азийн авар шалралт тэмцээний дараагийн шатанд орохоор болцсон явж байгаа. За саяхан 23 насныхаа шгшээ багийн Азийн цомын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Хэдий групптэй сүүлд орсон ч гэсэн хамгийн өвчтөй баг Таиландтай тэнцлээ. Хоёр баг 1-1 онооны нэг бөмбөгийн зөрүүтэй хожигдлаа. Иймэрхүү байдалтай хөлбөмбөгийн холбоо маань хэдий ковидын үед хин хүнд үед ч гэсэн ажиллаа хийгээд ажиллаа хэмжүүлээд явж байгаа. Баянгорчууд өнөөдөр бас шинэ хөлбөмбөгийн талбайтай боллоо тийм ээ. Энэ хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ер нь яг орон нутг руу чиглэсэн өөр ямар арга хэмжээнд хийж яана Баянгорт одоо энэ шинэ талбайтай болсон ба бусад орон нутгуудад одоо хүрэхэд бас нэлээд цаг хугацаа хүрэх бах тийм. Энэ одоо шалтгаанаар хийж байгаа юм. Ер нь бол тийм энэ жижиг талбайн төсөл Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн жижиг талбайн төсөл гэж миний талбай гэсэн. Энэ талбайн төсөл урд нь явагддаг байсан. За тэгээд энэ аймагуудад нэлээх аймагуд очсон байгаа. Ойролцоогоо 10 аймагуд очсон байгаа. Тэгээд сая энэ FIFA-гаас өгсөн FIFA-гийн ийм сангаас төслөөс нийт 8 талбай хийхээр болж байгаа. Тэрний Улаанбаатар хотод сургуулийн 7 талбайг шинжилнэ. Тэгээд орон нутгаас ганц Баянгорт жижиг талбайн төсөл энэ маань амжилттай хийгдээд нээлттэй боллоо. Улаанбаатар хотод мөн 24 болон технологийн их дунд сургууль дээр талбай нэгдсэн байгаа. Одоо дараа жил дахиад нэмээд 5 талбай ашиглалтанд орно. Дандаа клубүүдтэй хамаартай талбайнууд маань. Ер нь жижиг талбайн ач тус нь юу гэдгийг би сонсч байсан л да 2 дахин их хүч гардаг гэж тийм энэ одоо талбайгаас л нэр хүндтэй энэ одоо хөлбөмбөгийн спортын тамирчид гарч байна гэж сонсч байсан. Ер нь бол тий жижиг талбай дээр хүн богино хугацаанд илүү их хүч гаргаж богино хугацаанд сэтгэж тоглох тий. Том талбайг бол техник нь одоо заалын хэмжээтэй ерөнхийдөө байгаа. Тэ хүч их гарна. Мөн тэрнийхээ давуу тал нь бол богино зайд хурдан сэтгэж сурна тий. Ер нь бол том талбайн хувьд бол гүйлт нь ондоо том талбай дээр бэлтгэл сөөрн болж ирнэ л та. Үлддэг байгаа. Одоо жишээлбэл том тамирчид футзалаар дамжсан том Бразилийн хөлбөмбөгчдийн төрөй байгаа л та. Баянгар аймагт маань бас хөлбөмбөгийн клуб болон тий одоо секцүүд бас хичээлж байна. Энэний үр дүнг та ер нь яаж харж байна? Өнөөдөр бас тоглож үзсэн байх. Энэ талбай дээр тоглоход бас ямар байна? За ер нь бол би урд нь Баянгар аймгийн багийн тоглолтыг ер нь харж байгаагүй. Тэгээ яг бидний дараа жилийн төсөвдөр төлөвлөгөөн дээр болохоор календар дээр
орон нутгийн тэмцээнүүд бол нэг жилдээ ганц аймгийн авраг гэж явагддаг гэсэн бол одоо бид нар хавар заавал зөхөө, намар заавал зөхөө, бүсийнхээ аврагыг хавар зөхөө, заавал зөхөө, намар ч гэсэн бас зөхөө. Тэгээ Улаанбаатар дэрж улсынхаа аваргад оролцсон хавар намар хоёуланд нь тиймэрхүү байдлаар тэмцээний тоог нь их болгож байгаа. Ер нь бол хотод байгаанууд нь болохоор лигийн системтэйгээр урт хугацаанд явагдана. 7 хоногт жишээлбэл хүүхдүүд 2 өдөр бэлтгэл хийлээ гэхэд хагас аймаг бүтэнсэндээ заавал 1 өдөр тоглох жишээтэй тий тэмцээнээр тоглох. Тийм урт хугацааны одоо хөлбөмбөгийн хүүхдүүдийг олноор бий болгох тийм тэмцээний ногт болгож өгч байгаа. Олон хүүхдийг татах тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь цаашаад энэ хөлбөмбөгийн одоо спортыг хөгжүүлэхэд тий одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэдэг юм бол одоо хүмүүсийн хандлага бас нэг үе бодол өөрчлөгдөж эхэлж байна шүү дээ. Одоо хөлбөмбөөр хичээлээ тий одоо хол олж идэх үгүй юу гэдэг дээр л ярьжсэн бол одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Дэлхийн нийтээр одоо нэгдүгээр тавигдж байгаа энэ спортыг Монголд хөгжүүлэх дээр юу илүү анхаарал зүгээр юм бол. За одоо хөлбөмбөг одоо олон хүний оролцоогоор л хөгжинэ л дээ. Одоо жишээлбэл тамирчид нь байгаад идэг одоо баг дасгалжуулагч нь байхгүй. Жишээлбэл талбай нь байгаад идэг тамирчид нь байхгүй л тийм. Бүх одоо жишээлбэл удирдлагууд нь дэмжихгүй, холбоонд дэмжихгүй бол хэдий тамирчид байгаад энэ дэндээс голгоогоор тэмцээн уралдаанд ордог модыг тэр үе одоо бол болж байгаа. Ер нь бол системтэйгээр удирдлагууд нь ч тэр холбоонч тэр бүр толгой холбоонууд нь тэр ер нь дэмжиж ажиллаж ээж бүгд ингээд цогц нийлж ээж л хөгжихөөс биш зөвхөн нэг одоо бид нар бол тамирчтай жишээлбэл одоо залимтай одоо 1-р лиг, 2-р лиг, дээд лиг энэ төр маань лицензиулт хамрагдаад жоохон мэрэгжлийн төвшөндөө орж эхэлж байна. За дээд лигийн багууд ихэнх нь ерөнхийдөө залимтай болж байна тамирчид нь зарим нь яг ажиллаа хийгээд хажуугаар нь бас тоглож байна. Ойрын 2 жилийн төлөвлөгөөнд бол олон дасгалжуулагч бий болно. Тэд нар дасгалжуулагчтай маань ажилласнаар олон хүүхдүүд бий болно те. Тэгж л байж хөгжинэ л дээ. Орон нутагт байгаа клубүүдийг ер нь ямар байдлаар дэмждэг юм бол? За орон нутагт байгаа клубүүдийг бол Монголын хөлбөмбөг холбооноос л яг албан ёсоор дэмжсэн бол байхгүй байгаа. За ганц 2 анх ингээ бүртгэлтэй болсон жишээлбэл дархан шилүүс ч юм уу тийм клубүүд даан гард ч юм уу те. Тэд нар бол анх ингээд хөлбөмбөгийн холбооны гишүүн учраас тэд нар бол дэмжлэг аваад явж байгаа. Шинээр байгуулагдсан клубүүд аймгийнхаа орон нутгийнхаа холбоондоос дэмжлэг аваад явах хэрэгтэй. Одоо тэр холбоонд л хариалагдах хэрэгтэй. Тэрнээс шууд хөлбөмбөгийн холбоонд хариалагдаад явахгүй л те. Ер нь бол тэр дархан шилүү сангарч гэсэн бас өөрөөсөө аймгийнхаа холбоонд яванд бол хариалагдана л та. Тэгэхээр бид нар одоо бол зуны ийм сайхан залт олчлаа тийм ээ. Талбайтай олчлаа. Өвлийн одоо энэ асуудлуудаас ер нь л орон нутгаас өөртөөс их санаачлал зүтгэлтэй байвал дээрээс дэмжлэг ч гэсэн эрэхтэй бас амар байдаг байх л да. Энэ асуудлаараас шалтгаалтай л ажлууд хийгдэх байх тийм ээ. Тэгээ ер нь аймгийн удирдлагууд маш их сайн дэмжиж байна. Спорт тоглоомын дэмждэг хүмүүс байна. Ер нь Баян онгорын үед бол бас маш их ирээдүй харагдаж байна. Боломжууд байна. Тийм боломжууд маш их өндөр байна. Аймгийн холбооч гэсэн одоо шинжлэхтэй ажиллаад одоо богино хугацаанд ийм талбайтай болж байна. Одоо бидний хөлбөмбөгийн холбооноос шаардж байгаа юм л дасгалжуулагчтай олшруулах хэрэгтэй. Тэгээд тэрнээс үүдээд тамирчид нэх болно. Тэрнээс биш бусад тэр одоо бөмбөг одоо хэрэгсэл одоо юу мөг бол одоо хөлбөмбөгийн холбоот дэмжиж өгч байна. Тэгэхээр энэ дэмжигч байгууллагын маш оролцоод одоо чухал болоод байна шүү дээ. Тамирчдыг яаж бид нар одоо гаргаж ирэх үү гэдэг дээр тэгэхээр орон нутгийн одоо удирдлагуудаа бас өнөөдөр хийсэн уулзалт бас үр дүнгээ өгсөн байх гэж бодож байна л да. Удирдлагуудаа онцолж уулзаад авах шалтгаан нь ер нь энэ дээл байгаа шүү дээ тий. Тэгээ орон нутгийн уулзалтууд яагаад хийсэн гэхлээр ер нь бол удирдлагууд нь дэмжиж энэ холбоо маань ажиллахад маш их төхөн болно. Тэгээд холбоо удирдлагуудтай аймгийн засаг даргатай санамж бичигт гар үсэг зурлаа манай удирдлагууд. Тэгээд Баян онгорын аймгийн хөлбөмбөгийн холбоо болон Баян онгорын спортын газар тийм пендемик спортын газар бас дэмжиж ээж бас хөлбөмбөг маань хөгжих ёстой байгаа. Манай хөлбөмбөгийн холбооч гэсэн юун дээр Улаанбаатарт байгаа пендемик спорт улсын ороотой бас санамж бичигт гар үсэг зураад
ийм ингэж ажлын энэ хэсэгтээ нийтийн хөлбөмбөгтөө ингэж ажлын энэ төргээд тийм хоёр талаасаа зөвшөлтөө тийм санамж гарч сурсан байгаа. Тэгэхээр эндхийн спортын газар нь бас яг тэрний дагуул ажил гэсэн үг. За сагсан бөмбөг дээр үл ярьдаг ч гудамжны одоо сагсан бөмбөг гэл те. Энэ дээр бас ялгаатай зүйлүүд бас байдаг. Хөлбөмбөг дээр яригдах зүйлүүд бол хөлбөмбөг дээр зөвхөн нөгөө залгахаа хэмжээгээр л яачих байх л та те. Уцаалаа юу. Байгаа л да. Стрит футбол гэдэг одоо энэ гудамжны хөлбөмбөг гэдэг бас байгаа. Юу болохоор чинь арай нэг масгажуулагчтай болоод системтэй болоод насаа бэлдээд тэмцээн уралдаанд ороод явахлаар юу бол л да. Арай жоохон мэрэгжлийн талын болоо явчихна тий. За танд одоо юу гэдгийг манай Баянгороос ч гэдэг юм уу ер нь бол Монголоос одоо улсын аваргаас ч гэдэг юм дэлхийн одоо олон тэмцээнүүдээс одоо шагналууд аваад ирэх боломжууд ер нь хэр харагдаж байна. Одоо бол аваад хэлсэн байгаа шүү дээ тий. Ер нь хөгжлийн төлөвлөгөөг нь яаж харж байгаа вэ? Одоо хаанд хүн хичээллүүлж дээ тий багш хичээллүүлж тэндээс тамирчид гараад байгаа байхгүй юу. За жишээлбэл дарханд нэг хоёр дасгалжуулагч ингээд хүүхдүүд хичээллээ тэндээс дархны хүүхдүүд гарч иж эднээс гарч иж чинь тэнд дасгалжуулагч нар ажиллаж байгаа учраас одоо саяны 23 шигшээ гэхэд үндэсний шигшээ багч гэсэн дархан эрдэнтийн 4-5 хүүхэд орж шít. Тэгэхээр чинь энд ялгаа байхгүй одоо ингээд дасгалжуулагч нар маань хичээллээд эхлэх юм бол тэндээс хүүхдүүд гараал юм. Тэгээд тэнд Улаанбаатарт клубүүд одоо тоглож эхлээл тэгэл ингээд шигшээ багтаа ороод тоглох боломж бол нээлттэй байна. Тэгэхээр нэвтрүүлгийн зочноор Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн захирал Гавьяат Тамирчин Бөмбөн учрал оролцсон байгаа. Танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. Монголын хөлбөмбөгийн спорт илүү агсан түвшинд хүрчтэй. Одоо олон төв дэлхийн одоо энэ тэмцээнүүдээс медалууд авсан гайхалтай сайхан мөчүүд ирэх байх гэж итгэж байна. За баярлалаа. Баянгор аймгийнхаа хөлбөмбөг сонирхогчд болон хөлбөмбөгийг цаашид тоглох хүүхдүүдэд амжилт хүсье. Тэгээд мөн танаа студийн хамт олонч гэсэн ажлын дээр амжилт хүсье. За баярлалаа.